Байцгаана хүүхдүүдээ. Багш нь та нартаа нар салхи хоёр гэсэн сайхан үлгэрийг уншиж өгөхөөр бэлтлээ. Тэгэхээр багшийн нард хонь ямаа байгаа малын хашааныхаа хажууд. За тэгээд хөөхөн хүү бас яах вэ? Ямаагаа сааж байгаа хөдөөний амьдрал дундаас та нартаа багш нь яаж гинэ? Үлгэрээ уншиж өгөх гэж байна. За. Нар салхи хоёр. Өндрөөс өндөр тэнгэрийн дээр нар салхи хоёр маргалдана. Тэд нэгээ маш олон жилийн өмнөөс мэддэг бөгөөд өмнө нь хизээч ингэж маргалдаж байгаагүй ажээ. Би чамаас илүү хүчтэй гэж салхи хүлээн. Үгүй би хүлээн зөвшөөрч чадахгүй гэж нар намуухнаар инээмсэглэнэ. Мэдээж би чамаас хүчтэй. Намайг үлдээхэд л хүчтэй шуурга гардаг. Би хар салхи бас далайн салхийг би болгодог. Хэрвээ би хүсгэл юм бол бүхэл бүтэн хотыг хэдхэн секундын дотор нурааж чадна гэж салхи уурлан өгөөлөв. Нар толгоос ихсэрлээ. Тэгтэл салхи хөргөжлүүлэн хэрвээ чи надад итгэхгүй бол үүнийг хар л та гэж хэлээд гүнзгий амьсгаа аваад далай дээгүүр маш хүчтэй үлээв. Төд удалгүй далай маш хүчтэйгээр давлгаалan эргээ мөргөн өөгчиж эрэгдээр байсан бүх завнууд хитгэн хормын дотор бутран зомгол боллоо. Давлгаа улам ширүүссээр эрэг хавар хүмүүсийг тал тийш шидэлж эхлэв. Нохоонууд гаслан хуцаж, дээвэр хууларч, хаалганууд савчна. Тэгээд салхи бахархалтайгаар баг зэрэг амьсгаадан хараа биз? Би чамаас илүү хүчтэй байгаа биз дээ гэж хэллээ. Хариуд нь нар чамд аливаа зүйлийг нураах л хүч байдаг. Тиймээс энэ хүч чинь дангаараа чамайг хүчтэй гэдгийг баталж чадахгүй гэж хэлжээ. Тэгээд нар хурцаар гэрэлтэж эхлэхэд хүмүүс гудамжаар тайван алхаж дулаахан сайхан байгааг багтан ярилцсанаа. Хүмүүс надад хайртай байдаг юм. Харин тэд чамаас зүгээр л айдаг гэж нар хэлэхэд салхи гэхдээ л би чамаас илүү хүчтэй шүү дээ. Одоо би чамд батлан үзүүлье. Үүгээр л маргаанаа нэг мөр цэгцлэе гэж хэлээд дэлхий рүү хараад толгоны замаар алхаж би нэгэн хүнийг олж харлаа. Тэгээд салхи тэр хүний хөрмийг тайлуулж чадсан нь хамгийн хүчтэй нь болъё гэлээ. Тэгээд салхи гүн амьсгаа аваад бүх хүчээ хуримтлуулан замын дагуу хүчтэй үлээлээ. Өнөөхөр хөрмнийхаа бүх товчийг товчлон бүслээд дээрээс нь гараараа сайн даран алхана. Салхи дахин үлээхэд модод ганхан дугарч навчис сэржигнэж эхэллээ. Салхи бүр хүчтэй үлээж өнөөхөрийн хөрм хийсэн ч тайлагдсангүй. Ууралсан салхи бүр хүчтэй үлээв. Энэ удаа модны мөчөр хугарч газар унаж байв. Харин өнөөхөр байшингийн нүмер рүү яарангүйлээ. Салхи ууртайгаар амьсгаадан доош хараад "Одоо чиний ээлж" гэж наранд хэллээ. Нар шарж эхлэв. Хэдхэн мөчийн дараа өнөөхөр нуучнаасаа гарч ирлээ. Тэгээд далайн эрэг рүү алхав. Нар улам бүр шарж эхлэхэд өнөөхөр хүрмээ тайлаа зогсохгүй бүр оймсооч тайлж харагдав. Үүнийг харсан салхи уурандаа шатан үгч хэлж чадахгүй байлаа. Зөөл нь хатуугаа дийлдэг юм гэж нар хэлсэн ч салхи түүнийг нь сонссонгүй. Тэр хуйлран эргэлцээр холын холд одов. За ингээд нар салхи хоёр гэдэг үлгэр маань дууслаа. За тэгэхээр яасан хүүхдүүдээ? Салхи нар хоёр яадлаа? Маргалдаад тийм ээ. Хамгийн гол маргаан гаргасан нь хэн билээ? Салхи шүү дээ тийм ээ. Салхи нарнаас хүчтэй гэдгээ батлахын тулд яасан? Маш хүчтэй давлгаа үүсгээд далай тэнгис рүү үлээснээс болоод олон зав эвдрээд хүмүүс тал тийшээ зүгтаагаад айгүй олон зүйлийг яалаа өгтөдөө сүйтгэсэн тийм ээ. Тэгээд наранд би хүчтэй байгаа зүтэй гэхтэл нар юу гэлээ? Үгүй дээ. Хүмүүс чамаас айдаг. Энэ бол хүч биш. Чамд бол зүгээр эвдлийн сүйтгэх л хүч байна гэж хэлсэн тийм үү? Тэнгүүт за тэгвэл одоо хоёул ингээ маргаана үүгээр дуусгая цэгцлээ. Энэ удаа хэн яасан нь одоо яах вэ?
хүчтэй болгоё гэд нэгэн хүн явж исэн чинь тийм ээ энэ хүнийг хин хөрмийн тайлуулж чадсан нь хамгийн хүчтэй болъё гэж хэлдэг тийм ээ. За тэгэл салхи хүн рүү үлээж эхлэнгүүт хүн даарсандаа олоод нөгөө хөрмнийхээ бүх товчийг нь товчлоо. Дээр нь ялаа бүсээ бүчлээд за тэгээд дээр нь гараараа сайн дараад бүр зүхтаагаад байшингийн өмөрт очиж суучдаг тийм үү. Тэгээд салхи ядартлаа үлээснийхаа дараа одоо чиний ээлж гэд наранд хэлтэл нар маань ялаа зөөлнөөр сайхан шарж эхэлтэл хүн маань тайвшраад нуувчаасаа гараад тэгээд далайн эрг рүү алхаж аваад нар улам шартал өөрийн ирэхгүй яадаг үлээ хөхтүүдээ хүрмээ тайлдаг те. Гэтэл салхи нарыг хүчтэй гэж яадгүй хүлэн шүрдэггүй штэ тийм ээ. Гэтэл нар маань юу гэж хэлдэг үлээ? Зөөлөн хатуугаа гэдэг юм аа гэд хэлсэн чинь уурлаад яваад өгдөг тийм үү. За тэгвэл энэ үлгэрээс бид нар юуг ойлгож авч юуг сурж алахаар байна хөхтүүдээ? Тэгэхээр хүч чадал гэдэг бол яг нь харагдсан шигэ биш байх нь штэ тийм ээ. Сул дорой юм шиг харагдсан ч гэсэн хүчтэй байж болох нь маш хүчрхэг юм шиг харагдсан ч гэсэн яах вэ? Тийм ч хүчтэй хүн биш байж болох нь штэ тийм ээ. Аливаа зүйл ердөө харагдсан шигэ биш гэдгийг энэ үлгэр маань бидэнд дахин хэлж өгч जैन тийм ээ. Тэгэхээр бусдыг бид нар харагдсанаар нь дүгнэж ерөөсөө болохгүй байх нь штэ. Хүний хүч чадал гаднаа биш дотроо байдаг байх нь тийм ээ. Нөгөө талаасаа өөртөө байгаа хүч чадлаа өөр сул дорой хүнд гаргаж бас яах вэ? Болохгүй байх нь штэ тийм ээ. Хүчтэй чадaltaй гэж салхи маань маш актер үлээгээл хүмүүс яасан бilé? Сүрлэл авчирсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар өөрт байгаа хүч чадлаач гэсэн зөв зүйлд зарцуулах ёстой. Хүчтэйгээ дандаа түүнийгээ гаргаж бас болохгүй гэдгийг энэ үлгэр маань бидэнд сануулan хэлж जैन тийм ээ. За одоо л нар гарлаа да хүүхдүүдээ. Тэгэхээр багшийг нь нар салхи хоёр гэдэг сайхан үлгэр уншиж өгсөн чинь нар маань баярлаад гараад ирлээ штэ. Одоо тэгэхээр яах вэ? Дулаахан сайхан болох нь те. Энд нэг хөөрхөн сониуч ишиг хүрээд ирсэн байна. Та нарыг сонирхоод багшийн бас сонирхоод энэ юу нь юу болоод байна гэсэн шиг тийм ээ. За тэгэхээр яах нь хүүхдүүдээ зөөлн нь хатуугаа гэж тийм ээ. Аливаа зүйлд ширүүлэх, уурлах, хатуурхаасаа илүү эвийн олох, аргадах гэдэг бол яах нь бас нэг амьдралын ухаан байх нь гэдгийг энэ үлгэр маань бидэнд зааж өглөө тийм ээ. За ингээд өнөөдрийн үлгэрээ өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ эргэн уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ.